сонирхол юм бол ахасаа зөвхөн ингэж хэсэрэг өөртөө хэрэгцэл хариуг мэдээ байгаа мөртгөр сайн хэрэгцэл хэрэгсээ гарч ирсэн. Тайцсан дээр ингээд гарч ирэх амар дуруу юм. Дэлгэрэний сургуулийн сууснаа би юу орж ирсэн өөртөө юу томдлсон байлээ. Хүмүүстэй харилцаж байгаа муутай итгэж чаддаг арай илүү сайжирсан жиж. Энэ дундаас өөртөө итгэх хамгийн чухал юм болсон. Өөртөө итгэх харилцааны чадвар, стресс, бэлэн манлал шүү дээ. Хүмүүсийн өмнө гарч ерөөсөө чаддагсан. Яг л нэг юм бол би одоо яг энэ гараад ирсэн байна. Тэгээд та нарын өмнө ярьж байгаа бол миний хамгийн том тийм би чадах юм байна. Хүмүүс ч гэсэн чаддаг юм байна. Хүмүүс ямар шаар юм бэ? Би эндээс сурахгүй юм. Надад зөндөө байна. Тэгээд ерөөдөө өөртөө итгэж маань аягүй хэрэгтэй. Стрессийг яаж өдөртөө стресс гэж одоо надад яаж хэлэх юм бэ? Миний ямар ч зүйлсээр тэр би бас нэлээд юм уу очно. Надад боломж олцсон. Амлаад ч юм ямар байдаг яастай хүмүүстэй яаж хийдэг гэдэг дээр арай өмнө байснаас өөр өнцгөр хатдаг өөр ойлголт таасан. Тэгээд бас манлаад хийж байгаа гэдэг нь бичдэг одоо ингэж бооцох гамтлах биш харин чи сэтгэлээсээ бусад хүмүүст тусгаж хайж дэмжих тэр бол юм манлаад юм байна гэдэг нь хэлсэн байгаа. Яг манад нэг намхан найз өгөхгүй. Тэрийг би зүгээр тоглож ийн гэж зүгээр даваалцдаг. Тэгээд тоглоомоор даваалцдаг. Тэгээд тэр нь тоглоом биш гэдэг юм байна. Тэгээ энэ бол өмнө хэм байх нь ямар ч хамаагүй. Одоо хэм байх нь хамгийн чухал гэдгийг би бас хамгийн гол энийг л ойлгож авсан. Талын зөв чадвар, муу чадвар юу нэг манлайлал гэдэг чинь аль талаас айлгүй давуу талтай юм бэ? Тэр нэрээ жоох муу талын манлайлал юу вэ гэдгийг ялгаж сурсан. Би энэ сонголтын суулгасны одоо өөртөө тэгэл маань илүү дээрцэн муу одоо харилцаа манлайлалч уур чадвар хүнтэй тэрнээс гадна гэр бүлтэй маань харилцаа маань илүү сайжирсан. Орны харилцааг сайжирсан. Ээж автаа илүү арай татна илүү уцаараа хүн ээжээ сайн юу аа гэх тиймэрхүү арай нэг найз шиг хандлагатай болсон гэж байна. Өөрийн амьдрал тохиолдох ингээд жижиг сэтгүүлүүд ерөөсөө санаацгүй байсан. Стрессийг би өөрөө ингээд тайлж чаддаг болсон. Тэгээд хамгийн гол нь миний амьдрал ингээд яг үнийг хэлэх юм бол би энэ жилийн хүртэл ерөөсөө гац ч удаа хэлхээс байж байгаагүй. Тэгээд өөртөө ингээд санаалтайгаа энэ ирсэндээ бүр амар шиг баярлж. Тэгээд энэ сургалтанд орж ирсэн анхны өдрөөсөө ихэд энэ багшаасаа эхлээд ингээд ангийнхаа найзуудаас эхлээд аягүй хүмүүс хэлцэж авсан. Энэ сургалтын сууснааг баярлж ирээдүйд хичээлдээ илүү сайжрах гэдэг ихтэй байх гэдэг санагдав. тэгээд би энэ сургалтын сууснаа илүү том хөлөг онгоцсон. Тэгээд хаахтай одоо доор нь яраад цаард ингээд усаарч ил нөгөө нэг хаахтай таачдаг. Одоо би болсон юм дээр харамсгүй тийм хөлөг онгоцсон.